Энэ өдрүүдэд олон улс даяар сурган хүмүүжүүлэгч багш нарын баяр тохиож байна. Харин баярын өдрийн зардлаа 93 дугаар сургуулийн хамт олон хүүхэд хүчирхийлэлгүй сайн сайхан амьдрах аянд нийлүүлэхээр шийдвэрлэжээ. Хүн бай аянд тэд 3 сая төгрөг хандууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн багш нар баяраа тэмдэглэх зардлаа хүчирхийллийн эсрэг эд шидийн ордон төрийн бас байгууллагад хандууллаа. Үйл ажиллагааг тус сургуулийн урлаг Гоозын залуу багш нар санаачлан нийт багш ажилтнууд дэмжсэн байна. Тэд хүүхэд бүр жаргалтай хүүхэд насаа эдэлж элэг бүтэн хүчирхийллээс ангид сурч боловсрох эрхтэй хэмээн үзэж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагаанд нэгдснээр хандив өргөхөөс гадна жилийн турш багш сурагч эсэг эхчүүдэд нөлөөлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. За сайн байцгаана уу? Юуны өмнө Монголын боловсролын салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй нийт багш сургууль хүмүүжүүлэгчтэй дэлхийн 26 дахь Монголын багш нарын 54 дахь өдрийн гал амдуун мэндийг хүргэж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн хамт олон бидний хойч ирээдүй, гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдэд эрүүл нийгэм бий болгохын төлөө одоо энэ залуучуудаас зохион байгуулсан хүн бай аянд бол хамт олнороо нэгдэн оролцсноо өнөөдөр энэхүү багш нарын баярынхаа өдөр бол зарлж байна. Энэхүү арга хэмжээнд нэгдэж хүүхдүүдтэй эрүүл нийгэм, сайхан нийгэм бий болгох энэхүү аянд нэгдэн оролцъё гэдэг энэ санаачлагыг бол манай сургуулийн урлаг Гоозын багийн хамт олон маань санаачлаад нийт багш ажилчид маань бол дэмжиж өнөөдрийн энэхүү арга хэмжээг хийж байна. Энэ 8 багш ажилтнтай 1800 гаруй сурагчтай 93 дугаар сургуулийн хувьд хүүхэд хөгжил хамгааллын тал дээр ихээхэн анхааран ажиллаж нийгэмд болж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэлд байнгын санаа зовнож үүнийг бууруулахад нийт багш сургууль хүмүүжүүлэгчдийн нөлөө асар их болохыг өнөөдрийн хурлаар мэдээллээ. Монголынхаа бүх мэргэжил нэгттэй багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд сүүлийн үед нийгэмд маш олон хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон хэрэгүүд гарч байна. Үүний эсрэг Лондон төхөө төрийн бас байгууллагаас хэрэгжүүлж буй одоо хүн бай аянд 93 дугаар сургуулийн хамт олон маань бүрэн бүрэлдэхүүнээр нэгдсэн. Уг ажлын хүрээнд сургууль дээр жилийн турш 4 төрлийн ажил хийхээр төлөвлөд байгаа. Үүний маань эхлэл болоод өнөөдөр багш нарын баярын өдрөөрөө багш нарын баярын үйл ажиллагаанд заржуулж байгаа зардлаасаа эд шидийн орон хүүхдийн байгууллагт 3 сая төгрөг хандуулахаар ингээд төсөөлөд бид эхлэхгүй бол бид тэмцэхгүй бол бид нөлөөлөхгүй бол гэсэн урайнд нийт Монголынхаа бүх багш нарыг энэ аянд нэгдээсэй гэж уриалж байна.